Улсын их хурлын хаврын чуулганаар хилцэх хууль тогтоомжууд нь эдийн засгийн болцшгүй хүндрэл, бэрхшээлийг хохирол багтаа даван туулах, түлш эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, уул уурхай ажилтнууд, хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг сайжруулах, экспортын шинэ зах зээлийг нээх, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах, татврын орчныг сайжруулахад чиглэсэн байх нь нэн чухал байна. Мөн дэлхийн болон улс орны нөхцөл байдал, цаг үеийн үнэн бодит мэдээллийг иргэд олон нийт, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад шуурхай өгч байх шаардлагатай юм. Энэ удаагийн хаврын чуулганаар хэлцэх асуудлууд нь манай улсын эх он жилүүдийн хөгжлийн чиг хандлага, ард иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлөх болно. Тиймээс хууль бүрийн цаана хүний эрх чөлөө, үндэсний язгуур эрх ашиг, улс орны хөгжил дэвшлийн асуудал яригдаж байдаг гэдгийг ямагт санаж, улс төрчлөлтөөс ангид судалгаа тооцоотой шинжлэх ухаанч ирээдүйг харсан шийдвэрүүдийг гарган ажиллах ёстой байна. Түүнчлэн энэхүү геополитик, геостратегийн ээлжтэй нөхцөл байдалд монголчууд бид тэр тусмаа эрхэм төрийн түвшээ та бүхэн ёс зүй, сахилга батыг чамд сахиж, төрд итгэх ард түмний итгэлийг сэргээж, үндэсний эвнэгдлийг олон баттхан бэхжүүлэх нь урд урдаас илүү чухал болоод байна. Бурхны сургаалыг сайхан үг байд юм а. Хэрвээ чи зовлонгоос ангижрыг бол зовлонгийн шалтгааныг ол гэж. Тэгээ бидэнд зовлон байна. Тэр зовлонгийн шалтгаан нь ёс зүйгүй, сахилга хариуцлагагүй байдал гэж үзэж байгаа юм. Жишээ нь улсын төсвийг батлахад бид ямар хариуцлагагүй ханддгийг та бид өөрсдөө мэдж байгаа. Сүүлдээ төрийн тэргүүн хүртэл хориг тавьж ясан гэдгийг ч та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Тиймээс төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, ёс зүйг дээдэлж, хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, хэрэгсэн улс төр хэрүүл тэмцлээс ангид байж, бүх шатны төрийн байгууллагын хүнд суртал бүтээмжгүй байдлыг халж, иргэндээ ээлтэй, нийгэмдээ үлгэр дуурайлтай төрийн албыг бэхжүүлэх явдал нэн шаардлагатай байна. Төрийн бүх шатанд хариуцлагын тогтолцоог чангатгаж, хариуцлага алдсан ёс зүйн зөрчил гаргасан альва албан тушаалтан зохих, хариуцлага тооцдог байх зарчмыг баримтлан ажиллах нь зүйтэй. Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүйч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх учиртай юм. Ардчилсан парламентын засаглалтаа манай улсын хувьд төрийн эрх харах дээд байгууллага улсын их хурл нь хууль тогтоохын зэрэгцээ, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм оршин тогтоох суурь баталгаа болдог жамтай. Харин парламентын оршин тогтох их үндэс нь түүний гишүүдийн нэр төр, ёс зүй манлайлал, сахилга хариуцлага, үлгэр дуурайлаас шууд хамаарч байдаг. Ёс судхуунгүй иргэншил өөрөө мөхдөг гэж эрдэмтэн мэргэж сургаж ирсэн. Тиймээс улсын их хурлын гишүүд өндөр ёс зүй, сахилга хариуцлагатай байж, хууль дээдлэх нь Монголын парламентын нэр хүнд өсөж, парламентын дархлаа, арчсан засаглал батчин бэхжих үндэс суурь болно. Улсын их хурлын гишүүний өрн эрх, албан тушаалын уг сурвалж гагцхүү ард түмнээс ихтэй байдгийг та бид бүгд мэднэ. Парламент бол ард түмний хураангуй, та бүхэн бол ард түмний төлөөлөл, төр засаг төмөн олныг холбодог гүүрэн юм а. Улсын их хурлын танхимд хов хүний хэрүүл маргаан биш, улс орны хөгжил дэвшлийн төлөөх бодлогын мэтгэлцээ өрнөж, ховийн явцуу ашиг сонирхол биш, улс орны язгуур эрх ашигын төлөөх бодлогын хилцүүлэг өрнөдөг байх учиртай. Түүнчлэн ард түмний төлөөлөл болсон улсын их хурлын гишүүн таны хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нийгэмд ёс суртахууны жишг тогтоож, ёс зүйн дээд манлайлал үзүүлдэг байх ёстой юм а. Нэр хүнд бол гагцхүү ёс зүйн өндөр шаардлагын дор эзэндээ ирж, тэр хэрээрээ олонний итгэл хүндлийг хүлээдэг жамтай. Та бүхний төр түмнийхээ итгэлийг авч төрийн сүлдэндээ тангараг өргөхдөө ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрд ёс, түүх соёлынхаа уламжлалыг хүндэтгэж, Монгол улсын үндсэн хуулийг дээдлэн сахиж, авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үргээ чин шударгаар биелүүлэхээ тангаргалж, тангаргаасаа няцуул хуулийн хариуцлага хүлээх хэмээн андгаалсан байдаг. Тэгвэл ард иргэдийнхээ өндөр итгэл, өргөн дэмжлэгийн дор улсын их хурлын гишүүнээр сонгогдсон хэн боловч хүний ёсыг омартан, ёс зүйн алдаа гаргаж, өргөсөн тангаргаасаа нэрцэх хаваас үндсэн хууль заасны дагуу хариуцлага хүлээдэг байхыг ард иргэд сонгогч олон төр засгаасаа шахан шаардж байна. Энэ бол зүй ёсны шаардлага гэдэгтээ та бүхэн ч гэсэн санал нийцэх баха. Парламентын гишүүн авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ёс зүйн ноцтой зөрчил гаргадагч, улсын их хурлын гишүүний дархан эрхээр халахвчилж, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх үндсэн хуулийн зарчмыг хөсөрдүүлж байгаад ард түмэн маш их бухимдсаар байна.
Улсын их хурл бол хэн нэгнийг хуулийн хариуцлагаас хамгаалах бамбай эсвэл гэмт хэрэгтнийг нуун дадлах орон байр биш юм а. Парламентын эрүүл мэндийн намуудын сахилга бот гишүүн бүрийн хувийн хариуцлага ёс зүйгээс шууд хамаарна. Ёс зүйг бол итгэл үгүй. Итгэл үгүй бол засаглал үгүй юм а. Итгэл алдарсан газар дархан ирэх нь давуу их эрх болон хувирдаг гэмтэй байдаг. Хууль бол парламентод халдшгүй байдлыг олгодог бол харин ард түмний итгэл парламентод оршихуй дархлааг нь олгодог гэдгийг байнга санаж явах хэрэгтэй. Тиймээс Монгол улсын ерөнхийлөгч төр засагтай итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам баттган бэхжүүлэх, улсын их хурлын гишүүний ёс зүй хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор үндсэн хууль заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж улсын их хурлд өргөн мэдүүлсэн. Үүнийг зарим хүмүүс парламентын дархлаанд халдаж байна гэж шүүмжилж байгааг би мэдэж байгаа. Болгоомжил байгаагч бас хүндэтгэн ойлгож байна. Миний байр суурь бол маш тодорхой. Монголд ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой юм а. Хэн нэгний эрх мэдлийг нэмэх, хэн нэгнийг хэлэмдүүлэх тухай би огт яриаггүй. Ард иргэд ардчилсан сонгуулиар өөрсдийн элч төлөөлөгчөө сонгохдоо хуулиас дээгүүр айшлах дархан эрхийг бус харин төрийн үйл хэргийг нэр төртөө хариуцлагатай хөтлөөрэй гэж итгэл сэтгэлээ өгдөг юм а. Итгэл эзэнтэйгээ өгдөг гэж үгч бас байдаг. Парламентын дархлаа гэдэг нь хуулийн хамгаалтаас илүү ард түмнийхээ итгэл сэтгэл дээр оршдог гэдгийг ямагт санаж явах учиртай. Гэтэл энэ их итгэл сэтгэлийг омортон иргэд сонсогчдийнхоо дургүйцлийг дэврэгэх нь парламентыг дотроос нь нураах хамгийн том аюул гэдгийг санаж явах хэрэгтэй. Хэрвээ та ард түмнийхээ итгэл сэтгэлийг дааж байгаа бол энэ хууль таныг хамгаална. Үүнээс айх хэрэг огт байхгүй. Харин төрийн нэр хүндийг шавхартаа худгаж төмөн улсынхаа итгэл найдварыг хөсөрдүүлж байгаа бол ард түмний шүүлтээс та бас ангид байж чадахгүй гэдгээ мэдэх ёстой. Манай ард түмэн төрийн сүлд минь өршөө хэмээн залбирч аймнаас ажил үйлсээ даатхан сүүнийхээ дээжийг өргөж төрт ёсоо дээдэлдэг түүхэн сайхан уламжлалтай ард түмээ. Эрхэм төрийн төвшөө та бүхэн энэхүү хуулийг баталснаар манай улсын ард иргэдийн төрдөө итгэх итгэл, парламентод тавих хяналт, оролцоо нэмэгдэж, улс төрийн нам, эвсэл, улсын их хурлын гишүүдийн хариуцлага сайжирч, популизм буурч, нэр дэвшигцэд тавих төрийн босго, шаардлага өндөрсөж, ард иргэдийн төр засагтай итгэх итгэл сэргэх түүхэн ач холбогдолтой гэдгийг би онцлон тэмдэглэж хэлхийг хүсэж байна. Төрийн төвшөө хүний хамгийн том дархлаа бол ард түмнийхээ өмнө нүүр бардам зогсох нэр төр байх учиртай юм аа. Тиймээс энэ хүү хууль нь парламентын гишүүдийг аливаа гэмт хэрэг, ёс зүйн ноцтой зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нэр төрийг нь хамгаалах эрх зүйн баталгаа нь болох ёстой. Төрийн төвшөөд та бүхэн төмний төлөө төр оршдог гэсэн зарчмыг үндэс болгон ард түмнийхээ хүсэл шаардлагыг хүндэтгэн, улс үндэстнийхээ язгуур арх шигийг эрхэмлэн, парламентын дархлааг баттган бэхжүүлэхийн төлөө энэхүү хуулийн төслийг бүх талаас нь хэлэлцэн судалж батлана гэдэгт төрийн тэргүүн итгэл дүүрэн байна. Улсын их хурл засгийн газрын эрхэм гишүүдээ, эрхэм нөхдөө. Монгол улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал манай ард түмний эв нэгдэл бол Монгол төрийн бодлогын цөмөд ямагт орших учиртай. Бүх ард түмнээ сонгогдсон төрийн тэргүүн үндсэн хууль заасны дагуу ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч тул улс орны язгуур эрх ашиг, ард иргэдийнхээ эрх ашиг, хүсэл тэмүүллийг нэгдүгээрт тавина. Өнөөдөр ард түмнийг бухимдуул, сэтгэл санааг нь зовоож буй асуудал бол нийгмийн шодрог осны хөсөмжил юм. Монголд хүн засгалдаггүй хууль засгалдаг байх ёстой. Задарсныг нь засгалдаг, ядарсныг нь хайрладаг төртөө байх ёстой. Ийм төр байсан, одоо байгаа, цаашид байх учиртай. Энэ бол Монгол төр шүү. Хууль шүүхийн байгууллага гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж, гэмт этгээдэд ял завшуулж огт болохгүй. Улсын их хурлын гишүүний халдшгүй эрхийг гэмт хэрэг хууль цаасаас бултах, гэмт хэрэгээ хаацайлах бамбай болгож хэрхэж болохгүй. Эрхэм төрийн төвшөө та бүхэн өргөсөн тангарахтаа үнэнч байж ирч чадвал ард түмэн сонгосон шигээ эргүүлэн татаж чадах хүчтэй гэдгийг онцгойлон бас сануулж байна. Төрийн төвшөө та бүхний хэлсэн үг, хийсэн үйлдэл олонний өмнө ямагт ил байдгийг санаж, олон түмэн залуу үе хүүхэд багчуудад ёс зүйн манлайлал үзүүлж, зөв үлгэр дуурайлаар нийгмээ манлааж, ард түмнийхээ эв нэгдийг ямагт хамгаалж байх учиртай юм аа.
Монголчууд бидний сонгож авсан парламентын засаглал бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний эрх чөлөө, хөгжил дэвшлийн баталгаа нь болдгоо. Улс их орныхоо өмнө тулгамдж буй олон асуудлыг шийдвэрлэхэд парламентын засаглалыг улам баттган бэхжүүлэх шаардлага бас зүй ёсоор тавигдж байна. Ард түмний итгэл үнэмшлийг шудраг ус сэргээж, ардчлалын үнэт зүйлсийг олон түмний оролцоо бэхжүүлж байдаг гэдгийг огт мартаж болохгүй. Монголчуудад 1990 оны цагаан морин жил эрхчлөөнийхөө төлөө тэмцэж ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан бол энэ гал морин жил монголчууд бид ардчилсан төр засгаа батган бэхжүүлэхийн төлөө ёс зүйн хувьсгалыг эхлүүлэх ёстой юм а. Тиймээс түмэн олонныхоо итгэлийг хүлээсэн төр засагтай улс орон хүчирхэгжин мандаж хөгжин дэвждгийг санаж төрийн түвшээд нь ёс зүйтэй, төрийн албан хаагчид нь сахилга баттай, төр засгийн тогтвортой, түмэн олон эв нэгдэлтэй, ирээдүйдээ итгэлтэй байж улс орноо хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэцгээе. Төр төвшин шашин тунгалаг дэлхийн амгалан байх болтугай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан бодрох болтугай. Баярлалаа.